Сайн байцгаана уу? Өнөөдрийнхөө бичлэгээр маш амархан аргаар амтаж жижиг талхнууд хийсэн байгаа. Орцонд манд 30 мл ургамлын дос, 1 цайны халбаг сахар, 1 цайны халбаг давс, 7 г хөөлгөгч буюу дрожж, 500 г гурил, 250 мл бүлээн ус орно. Бүх орцуудаа дор мэдээлэл хэсэг давхар оруулсан байгаа. Ороод үзээрэй. Эхлээд гурилаа дунд нь хонхойлгоод уснасаа бага зэргийг хийгээд дээрэс нь хөөлгөгчөө мөн сахараа хийгээд бага зэрэг хутгаж холиод дээгүүр нь юмар бүтээгээд ойролцоогоор 10 минут байлгана. Ус маань халуун биш бүлээн байх ёстой. 10 минутын дараа үлдэгдэл бүх орцуудаа дээрэс нь хийгээд нийлтлэн сайн зуурна. Би ийм суур миксер хэрглэж зуурсан байгаа. Зүгээр гараараа зуурчиж бас болно. Ингээд бүрэн нийлээд ирэхээр нь ойролцоогоор 3-5 минут гараараа сайн тухаад өгнө. Ийм болсон зурмгаа юмөр бүтээгээд өрөөний хэмд ойролцоогоор 30 минут хөөлгөж байлгана. Ингэж хөөсөн гурилаа одоо 16 хэсэгт жигд тэнцүү хуваана. Одоо хуваасан зурмгуудаа ингээд жигд бөөрнхийлөөд өгнө. Ингэж бөөрнхийлсэн зурмгаа эдгээр өрүүдээр бүрнэ. Би хулууны үр, наран цэцгийн үр, чавар, мөн гүнжтийн үр хэрэглэсэн байгаа. Өөрийнхөө дуртай ямар ч төрлийн үрнүүд хэрэглэж болно. Одоо бага зэрэг хүйтэн сүүн зурмгаа дүрээд ингээд өрнүүдээ наагаад шарга шүгэний листэн дээрээ жигд өрөөд өгнө. Ийм болохоор дахиад ойролцоогоор 30 минут өрөөний хэмд байлгаж хөөлгөн. Шарга шүгэний листэн дээрээ тавихтаа хооронд нь ойролцоогоор 1 см-ийн зайтай байхаар тавьчиж болно. Ингэж хөөгөөд ирэхээр нь урьдчилж халаасан шарга шүгэн дээр доороос нь 200 градуст 25 минут болгоно. Ийм болохоор нь хөргөө төр тавьчихна. Ингээд маш амархан аргаар хийсэн амтаж жижиг талхнууд маань бэлэн боллоо. Заавал хийж үзээрэй. Амжилт хүсье. Дараагийн бичлэг хүртэл түр баяртай.